Шүн дөрөө байхгүй, шүлэн дээж байхгүй гэгчлэн шүнийн цагаар буузнуудаа хийж байна. За манайх бол маш олон төрлийн бууз гардаг. За наад үхрийн сархингаа маш гоё жижигхэн татсан харагдаж байна. Бас үхрийн гүзэн бууз хийдэг. Гүзээгээ бас жижигхэн татна, махаа бас жижигхэн татна. Зарим хүмүүс өөр машин гэсэн юм уу гэж асуудал нь маш гоё жижигхэн татсан байгаа харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол чимхэлт бол нэг иймэрхүү хонин чимхэлттэй. За үхрийн махта бууз, хоньны махта бууз, адууны махта бууз, за цустаа гидсэн бууз, цусгүй гидсэн бууз гэх зэрэг олон төрөл гардаг. За ерөнхийдөө маш гоё ингээд шинэхэн хоньны сүүл хийж ашиглана. Бас махаа бол дандаа сайхан шинэхэн махаар хийж өгнө. Ямар нэгэн хөлдөөсөн барьсан махыг бол ер нь ашиглахгүй байгаа. За тэгээ гүзээний буузандаа сайхан шүлээ игээд базаад буузаа амтлахаар бэлдэж байна. За тэгээ манайх бол ерөнхийдөө бол амт чанарын хувьд маш сайн байна гэж хүмүүс бол хэлж байгаа. За ерөнхийн ганц нэг тохиолдол бол буузных нь гурилан жоохон зузаатсан тохиолдлууд бас гарсан. За тэрэндээ бас маш их анхаарат энэ сүүлийн үед бол буузныхаа гурилыг бас их нэмгэлж байгаа. Ерөнхийн уул нь бол хуучин цагт бид бүхэн одоо гэрийн буузаа гэд жоохон зузаан дуу хийдэг байснаа одоо их нэмгэлж байгаа байлаа. Ямаргаас та бүхэнд нэмгэн гурилтай сайхан буузнасаа бас зоогож үзүүлнэ. Тэгээ энэ бол сүүлийн одоо 100 кг захиалга аваад ингээд энэ цагаан сарын буузны захиалгаа төгсгөө гэж бодож байгаа байлаа.